За хүүхдийг анх юм дугуйн сурахад одоо юм 3 дугуй гэдэг хойдолт ингээд юм төрдөг. За энэ дээр хүүхд анх бол нөгөө нэг дугуйныхаа педалыг жийх мэдлэг сурдаг. За ингээд өөрөө одоо тиймээс сурахаараа ингээд хийгээд байна. Хүүхд ингээд өөрөө тэрийхөө ингээд яваад сурчдаг. Хүүхд яваад хийгээд уртаа ингээд заахад идэг. Хөгжилтэйгээр өдөр баг багаар ингээл тасгаад сургаад байвал маш хурдан сурдаг хүүхдүүд. Дугуй унд сурч байгаа хүүхдүүд ер нь дугуй унж байгаа хүүхдүүд ийм малгай их чухал. Яагаад гэвэл ямар нэгэн тохиолдолд бэртэж гэмтэхэд тархийг нь хамгаалах үүрэгтэй. Энэ дотроо ийм зүйл өвчтэй. Ингээд ардаа ийм томсгоо жижигсгчдэг. Энэ үгээр нь томсгоо жижигшдэг. Энэ бол ер нь 6-наас хүртэл өсөхөөр малгай байгаа. Хүүхдүүд ялангуяа их өнгөрч үүдээ ер нь бол аюулыг тэгж яг уршин тоолцож чаддаггүй. Тийм учраас дугуй унж байгаа хүүхдүүд малгай маш чухал шүү. Сайн байна. Одоо ингээл хүүхэд 3-4 яваад ингээл өөрөө сурчдаг ингээд дугуйгаа жигээд. Одоо энэ дээр нэлийн сайн ингээд дадаад ирэхлээр нь тэр төвшүүрхтэй хоёр талын дугуйг нь аваад тэгэл дугуй унж сурна да.